Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зүүн төвийн эмч Ичээ Орлоо байна. Та бүхэндээ өнөөдөр нойргуудлын талаар зөвлөгөө өгнө. За тэгэхээр нойргуудл бол сүүлийн жилүүдэд бидний дунд нэлээд түгээмэл тохиолдож байгаа ийм завир байна. За тэгэхээр нойргуудлын шалтгаан бол маш олон төрөл янз байдаг. Олон зүйлээс шалтгаалаад бид нарын нойрны чанар бага, нойргуудах ийм хямралууд бол үүсэж байдаг. За тэгэхээр манай төв дээр үйлчлүүлж байгаа ихэнх үйлчлүүлэгчийн маань нойргуудалтай хүмүүсийн хувьд илэгний үйл ажиллагааны хямралтай холбоотойгоор нойргуудал бол нэлээд үүсэж байна. За тэгэхээр илэг бол өөрөө биднэрт тайвшруулах, амраах, мөн цусыг илүү сайн үүсгэж, бид нарын сэтгэл санааг илүү тогтвортой байхад нөлөөлдөг эрхтэн байдаг. За тэгтэл сүүлийн жилүүдэд бид нарын сэтгэл санааны байдлаас шалтгаалаад мөн өдөр тутамдаа идэж ууж байгаа хоол ундны байдлаас шалтгаалаад илэгний тамир нэлээд буураад энэ болохоор илэгний хийн тийм зогсонго байдал өөр үүсээд ирэхээр нойргодл бол үүсэж байна. За мөн энээс гадна орчин үеийн анагаах ухаанаар илэгний өөхлөлттэй, мөн цөсний зогсонгоштой, цөсний чулуутай ийм хүмүүс бас нойргуудал бол зөнхлөн тохиолдож байна. За мөн хоёрдугаар асуудал бол Монгол анагаах ухаанд хийн хямралтай хүмүүстээр нойргуудал бас их хөвчлэн тохиолдож байна. За тэгэхээр хийн хямрал дундаа хий хэмжээнээс хит их аривдсан хийн хямралуудын үед бас нойргуудал бол үүсэж байна. За тэгэхээр энэ эмгэгүүдийн үед бид нар сэтгэл зүгээ илүү тогтвортой, тайван байлгаж өдөр болгондоо идэж ууж байгаа хоол хүнсэндээ онцгой анхаарч мөн өөртөө тохирсон засал эмчилгээнүүдийг өдөр тутамдаа хэрэглэснээр нойргуудлыг бид нар эмчилж, нойргуудлаас улсын сэргийлж, мөн шөнө унтах гүн нойрны чанараа улам сайжруулах юм аа. За тэгэхээр хоол ундан дээр бид нар онцгой юуг анхаарах вэ гэхээр бид нар аль болох хоол хүнсэндээ түүхийн ногоо, жимс, хит их усархаг бүтэцтэй хүнснүүдийг, мөн хит их халуун чанартай адууны мах, хоньны мах, мөн сармис, сонгон, халуун ногооны төрөл, мөн ундааны зүйлээс кофе, хит их хүйтэн ус, эсэглэн төрлийн жимснүүд, даршилсан ногоог аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Тэгээд нойрны чанарыг тэтгэдэг хоол хүнсийг бид нар сонгож хэрэглэнэ. Жишээ нь өглөө босоод та үлэн дээрээ өөрийнхөө чанартай хүрсэн зөв тосыг хэрэглэх хэрэгтэй байгаа. Жишээ нь шар тус байж болж гэн, оливын тус байж болж гэн, майлганы тус байж болж гэн. Тэгэхээр энэ тоснуудаас өөрийн өвөрмөц чанар тохируулад 5-аас 20 мл-ийн хооронд өглөөдөө үлэн дээрээ уувал маш их онцгой сайн нөлөөлнө. Мөн үүний дараа та бүхэн маань ширгээсэн бүлээн усыг унаа. Ширгээсэн бүлээн ус гэдэг маань 2 аяга усыг 1 аяга болтол ширгээгээд бүлээнээр нуухыг хэлж байгаамаа. Үүний дараа өөртөө тохирсон өглөөний шинтэй сайхан зутан шүлийг уул их сайн. Энд илэгний тамирыг тэтгэх зутан шүлэх юм бол хар гүнждийн үртэй, тэгээ шар хулуутай, шар будаатай, эсвэл хар будаатай зутан шүлнүүд өглөөдөө маш сайн нөлөөлнө. Мөн өдрийн цагт гэх юм бол бид нэр нэрсний халуун шүү суух, эсвэл нэрс жимсийг 30-аас 50 г орчмыг өдөр хүртэх хэрэгтэй. Оройдоо болохоор та бүхэн маань өөрийн өвөрмөц чанар тохирсон тэр шүлтэй хоолыг идвэл их сайнаар нөлөөлдөг. Гэхдээ их хэмжээгээр идэхгүйгээр цадах төдий идэх нь бол хамгийн чухал байдаг. Орой 8 цагийн үед болохоор та бүхэн маань нэрс жимс 30 г-ыг, лимоны шүүс 5 мл-ийг, хар гүнждийн үр 10 г-тай смути хийж уух юм бол бас их нойрны чанарт онцгой нөлөөлдөг. Мөн унтахаас 3 цагийн өмнө та бүхэн маань
40 хэмийн халуунтай усанд барагшуун, эсвэл зайд, эсвэл лиш цагаан гатай дүрлгүүдийг хийж агаад хөлөөд өрөх юм бол бас их нойрны чанар сайхан болдгоо. За тэгэхээр нойрны чанар сайн байх юм бол бид нар эрч хүчээр дүүрэн, сэтгэл санаа тогтвон, за ажиллах эрч хүч дүүрэн байдаг учраас нойрны чанартаа та бүхэн маань өдөр болгон анхаарч байх нь чухал байгаа шүү. За тэгээд мөн нойронд маань манай төвийн аялгауцал маш их онцгой нөлөө үзүүлдэг. За тийм учраас нойргуудалтай удаж байгаа, за мөн нойрны чанар гүн авч чаддгүй хүмүүсийн хувьд аялгауцлыг маань эмчилгээг авах юм бол их үр дүнтэй байдаг шүү. Та бүхэн маань бас туршаад үзээрэй. За та бүхэндээ баярлалаа. Сайн байцгаана уу? Зүүн дэжих ухааны төвийн авиацлж бүх жаргал байна. За өнөөдөр нойргуудлын талаар богинохон мэдээлэл оруулахаар бэлтлээ. За эртээр үеэс монголчууд бүүгийн дуугаар хүүхдээ бүүгэлж унтуулдаг байсан. Энэ цаана нарийн учир шалтгаантай зүйл юм. За хүүхдийг бүүгээж байхдаа гараараа нуруунд дээр нь, гуйн дээр нь ингэ зөөлөн хэмнэл өгж, хэмнэлээр анхаарлын татаад хийн бүүгийн аялгаугаар, хоолойны уянгалаг сайхан аялгаугаар бүүгээлж унтуулдаг байсан уламжлалтай. Энэ бол хэрэглээний хөгжим эмчилгээнд маш том байр суурь эзэлдэг авиа эмчилгээ юм аа. За тэгэхээр өнөөдөр нойргуудлын хотчлолттой холбоотой нойргуудал асуудал маш ихсэж байна. Тэгэхээр нойргуудлын үндсэн 5 шалтгаан байдаг. Хамгийн нэгдүгээрт стресс, бухимдал, хэтэрхий их зүйл бодох зэргээс хамаараа сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсээд нойр хүрдгүү ихний шалтгаан байна. Хоёр дахь шалтгаан бол мэдрэлийн шалтгаан байдаг. Энэ бол гар утас компьютерийн дэлгэцнээс хамааралтай. За 3 дугаар шалтгаан нь бол хэтэрхий оройтож унтах, тогтмол цаг наргүй ажиллах, эсвэл өдөр унтах гэсэн шалтгаанаас нойр хөлжих асуудал гардаг. За 4 дахь шалтгаан нь бол энерги ундаа уух, кофе уух, хэтэрхий орой хүнд хоол идэх гэх мэтчлэн шалтгаанаас болоод бас нойр өрөхгүй байх талтай байдаг. За 5 дугаар шалтгаан нь бол биеийн байдлаас болоод өвдөлт мэдрэх, дааврын тэнцвэргүй байдлаас хамаарат ийм үндсэн 5 шалтгаан байна. Зүүн дэжих ухааны төв нь хүний үндсэн 5 мэтэрхүүгээр заслын эмчилгээ хийдэг. Тэрний нэг нь авиа эмчилгээгээр нойргуудлыг эмчилдэг үндсэн хөгжмийн зэмсэг нь бол Каролин Кошчаим гэдэг нэртэй, монгол нэр нь бол салхион онх гэдэг нэртэй махбодийн хөгжмийн зэмсэг байна. За энэ хөгжмийг сонссноор хүний сэтгэл хөдлөл тогтворж иж, сэтгэлийн амар хамгаалалтын төлөв шилжин, зүрхний цохилт болон амьсгалын хэмнэл тогтворж иж, амгалан тайван төлөвт орсноор хүний нойрны хямрал арилж тэнцвэртэй болдог байх нэ. Тэгэхээр тоглох 15-20 минутын авиаг сонсоод оройдоо унтаарай гэж зөвлөж байна.